За юу цахан манайхаа миний Монголын ард түмээ. Айлэрт үес бодож ирсэн миний нэгэн сайхан санаа байдаг юм аа. Тэр маань юу гэвээс одоо дандаа айлын болгон товчлсон юм үзэхүйд хаяач гэсэн сэтгэл төрхээр хэдэн шин нэгсээ царай шиг бодлуулаад тэгтгэхэр зүйлийг өөрөө үзэж байж л мэдэрэн шүү дээ тийм аа. За тиймээс өнөөдөр би яагаад энэ хүү анимыг заавал өөрийн биеэр үзэж сэтгэл зүрхтийнхээ нэгэн буланд хадгалж явах хэрэгтэй гэдгийг бараг л спойлдохгүйгээр тайлбарлаж өгөх болно. Миний та бүхэнд өргөн барьж байгаа эхний хүлээш бол Oz харан зарц гэж байгаамаа. Англиский нэм нь бол Black Butler. Japan version нэм болохоор Kuroshitsuji гэж байна. За товчхон тайлбарлах юм бол 13 настай жинхэнэ хаал үзэж хаширсан бацаа четвэртэйгээр ээж өөрийг нь хүүхэд наснаас нь холдуулж амьдрал үзүүлж аав ээжийг нь ногсноо нөхдүүдээс өшөөгөө авах аян зам ажилласнаар энэхүү анимын гол үйл явдал юм байна. За ер нь бол иймэрхүү. Тэгээд үүнийгээ баяжуулсан нэмэлт амтлагч ангууд бол мэдэж байгаа шүү дээ. Ойлгомжтой. За онцлогчлохын төвдөртэй. Хэрвээ та эртний Ван Гүн эдэр гардаг асар том харшид амьдардаг Английн 1800-1900-аад оны үеийн амьдралын сонирхолтой санагддаг бол энд түүхийг нээх гойлоогүй тухайн үеийн хувцас гоёл соёл зэргийг тунчиг элегант гаргаж өгсөн байдаг болохоор миний бараг шээс ожих гээд байдаг юм аа гэж байна. Би ч Донамонт körөмөрөтэй доороо зарц марттай хамт нэг хоног амьдарч үзмээр л шүү дээ. Өглөөс ирэл байжсэн нэг хар бижагтай цагаан цустай нөхөр ирэл ладан сама таны өглөөний цанд Италийн Боно Ипрашипетта болон хятадын чавны цаг үйлдэлээ илэрхийлээ. Бэж мөр авах. Шинча чингоя. Содрих. За дараа нь мэдээж манай алдарт чөтгөр үйлчлэгч болох Себастьян Михайлис. I am simply one hell, but Энэ хүдэрийг би анимын түүхэнд хамгийн төгс чөтгөрийн дүр гэж боддгоо. Миний чөтгөрийн дүрийг хамгийн төгс байдлаар илэрхийлэх юм бол энэ дүр толгонд бууж байна. Өндөр харизмтай алдаа гаргадаг гол нь лок маш сайн. Их анимд гардаг локгүй ажилтдаг, локгүй төлөдөг, локгүй дүрүүдээс 100% илүү. За юу. 2020 оны аним судалгаагаар Себастьян маань хамгийн сэтгэл татам антагонист чигсалтад олон улсад нэгдүгээр байрт орсон байна. Харин антагонист гэдэг нь тухайн өгүүлэмжийн гол атар цаад идэг сөрөг талын дүрийг ерөнхийд нь хэлдэг байна. За 3 дугаарт хүн болон чөтгөр хоорондын гэрээ. За хүн болон чөтгөр хоорондын гэрээ нь Гойтегийн Фауст, Библийн домог, Европын ардын үлгэрүүд дээр үндэслсэн байдаг. За Black Butler дээр бол үүнийг модерн хэлбэрт оруулсан байна. Себастьян ерөнхийдөө хизээч үн чамдагч биш. Тэр сүнсийг нь идэх гээд хүлээж байгаа бар. Харин шийл бол өөрийн сүнсийг түрээсэлсэн эзэн юм аа. Гэвч энэ эзэн болон харилцаанд цаашдаа сонирхолтой олон давхартай сэтгэл зүйн тэмцэлд болон хувирдаг аа. Мэдээж Black Butler бол готик эстетик буюу харанхуй, тансаг, айдас дүүрлэгч орчинг хамгийн гоё дүрслдэг анime нэг. Anime music team зэргүүд нь анимтайгаа төгс цогцож илүү шинтэй үзэх гошилтгаануудын нэг болгодог. Тэдний хэв шинжээр анимд нааж өгсөн бас сайхан сайн. Тухайн дүрүүдийн хэлдэг ишлэл код зэрэг нэрэл иймэрхүү л хэрэглэх хэрэгтэй байна гэж ухаарт бас танаас гайхав. За энэ Готик Supernatural төрлийн зүйлс дуртай бол энэхүү миний өнөөдрийн танилцуулсан аним танд 100% таалагдмыг итгэлтэй байна. Өнөөдөр нэмэлтээр дуртахад миний хувьд анимын зураглалын хамгийн гоё өдөр гарсан гэж би хувьдаа боддог шүү. Учир нь гэх юм бол 2000-аад оны хэтэрхийн том нүдтэй эсвэл нэг тийм Америкийн анимашн шиг зурагтай анимуудыг би бол үнэхээр хичээгээд бардгүй. Харин саяхнаас гисэн өөр арилжааны анимуудын зураглал гэж бол бас яаж чамчааг. Тэгэхээр над чиг анимын зураглалыг чухалчлах юм ойлж үнэхээр азтай. Энэ яг чамд тохирсон заяа. Зүгээр л үз. Гэтэ зүгээр нэрээс хэллэд сүүлийн анимуудыг нэр муулж байгаа юм биш. Бүр нэрээ тэр зохиол мохиол гэж нэрээ 100 цагийн найзууд юм ааш. Нэг гарч ирээл ангаж хаал явж ирсэн хамгийн нүчтэй болоод тэгэл дандаа гэж ал дуусчдаг. Йоо the fuck. Тиймэрхүү юмнууд бол нэрээ зүгээр тайлбарыг үзсэн яалтч хүүдээр. За тэр яах вэ? Өнөөдөр тэгээд гэртээ суугаад үзэх юмтаас юмстай хамаагаа.